Нэгдүгээр бүлэг. Чөтгөрийн зүрх өгсөн ч харамсдаггүй. Фан Юан хавар намрын цикадагаа сайн дураар өгч тэгвэл чамайг зовоолгүй хурдан өхүүлж өгье. Хөгшин новш Фан эсэргүүцгээ бол өнөөдөр зөвд замын бүх том хүч чиний энэ чөтгөрийн үрийг устгахын тулд нэгдсэн. Эндээс мултрах ямар ч зам үлдээгүй. Энэ удаад толгойчин гарцаагүй өнгөрнө. Фан Юан хараал идсэн чөтгөр минь ганцхан хавар намрын цикадаг бүтээхийн тулд чи хэдэн мянган үний амийг өнөөсөн. Чиний үйлдсэн үйл тоолж барамгүй, өршөөх аргагүй болсон. Чөтгөрөө 300 жилийн өмнө чи намайг гутааж онгон биеийг нь бузарлаа зогсохгүй. Гэр бүлийг минь хядаж 9 үеийн удмын минь тасалсан. Тэр өдрөөс хойш би чамайг яс махнаасаа үзэн ядсан. Өнөөдөр би чамайг заавал өхүүлнэ. Фан Юан урагдаж тасарсан хар ногоон дээлтэй зогсно. Үсэн сэгсэж толгооноосоо хөл хүртэл цуснд бодогджээ. Тэр эргэн тойрноо 50 гихчин ажиглав. Цуснд нэвтэрсэн дээл нь уулын салхинд зөөлөн нэмэрхэн тулалдааны талбар дахь туг мэт харагдана. Биеийнхэн тоо томшгүй олон шархнаас шинэхэн цус урссаар байлаа. Тэр энд зогсоод удаагүй батал хөл доор нь аль хэдийн томоохон цусан шалбааг тогтжээ. Дайснууд түүнийг бүх талаас нь бүслэн авсан байв. Зогтох зам байсангүй. Тэр өнөөдөр энд үхэн. Үнийг Фан Юан өөрөө ч маш сайн мэдэж байлаа. Гэвч өхөл нүүрэн дээр нь тулж ирсэн ч түүний царайнд өчүүхэн төдий өөрчлөлт гарсангүй. Тэр 50 хിവэр хардсан тунгалаг хатлаа хязгааргүй гүн яг л ёроолн үл харагдах эртний хутгийн ус шиг. Түүнийг бүсэлсэн зөвхт замын хүчнүүдийн дунд олон жилийг үдсэн Ахмад дайч төдийгөө нэр алдраа мандуулан яваа залуу сууднуудч байв. Фан Юаныг давхар бүсэлсэн хүмүүсийн зарим нь уурлан хашгирч, зарим нь ёжтой нэмсгэлэн, заримынх нь нүд догтлон гялцах бол шархаад арсан хэдэн түүнийг айцтай ширтэж байлаа. Гэвч хинч урагшилсангүй. Үхийнхээ өмнө Фан Юан ямар нэгэн эцсийн аимшигтай арилт хийх вэ гэхээс бүгд сэрэмжилж байлаа. Ийхүү 6 цаг өнгөрөв. Орой болж жаргах нарны улаан туяа. Уулын хажуу бүрхэн асгад бүл бүтэн уул галд авцсан мэт харагдана. Энэ бүх хугацаанд чулуун хөшөө шиг хөдлөөмөө зогссон. Фан Юан эцэст нь айжуухан ирэв. Түүний хөдөлсөн төдийд бүслэн зогссон дайчид зочин бүгд нэгэн зэрэг том алхмаар хурлаа. Энэ үед Фан Юаны хөлд орох саарал хад аль хэдийн бараан улаан өмөр будагджээ. Хит их цус алдснаас нүүр нь өсөн хүний шиг цайсан ч жаргах нарны сүүлчийн туяанд тэрхүү цонхгор царай нь хачин тод гэрэлтэж байв. Фан Юан жаргаж буй нарыг хараад аяархан инээмсэглэв. Хөх уулын цаагаар нар жаргаж хаврын салхинд намрын сар хөвнө. Өглөө хар торго мэт байсан үс. Оройдоо цас мэт цайн. Ялсан ч вэ, ялагдсан ч вэ. Эргэж харахад эцэст нь юу ч үлдэхгүй юм да. Ийм хэлэх агшинд түүний нүдний өмнө дэлхий дээр өнгөрүүлсэн өмнөх амьдралынхын дурсамжууд тодрон гарч ирэв. Уг нь тэр дэлхий дээр амьдардаг хятад эрдэм намтай нэгэн байлаа. Гэвч санамсаргүй тохиоллоор энэ ертөнцид ирсэн юм. Энд ирээд 300 жилийн зовлон бэрхшээлийг туулж дараа нь дахин 200 жилийг өнгөрөөсөөр нийт 500 жилийн амьдрал нь нүд ирэмхийн зур өнгөрчээ. Зүрх сэтгэлийнх нь хамгийн гүнд буршлагдсан тоо томшгүй дурсамж тэр мөчөд нэг нэгээрээ сэргэж нүднийх нь өмнө амлан хүрнэ. Эцэст нь би ялагдчихлаа. Фан Юан дотроо санаа алдав. Гэвч харамссангүй. Ийм төгсгөл ирэхийг тэр аль хэдийн цоцолсон байлаа. Анх энэ замыг сонгосон тэр мөчөөс л ийм өдөртөө нүр тулахаар сэтгэлээ бэлдсэн. Чөтгөрийн замаар алхна гэдэг өршөөлгүй хэрцгий байж аль ч хөнөө сүтгэхийг хэлнэ. Ийм хүнийг тэнгэрч, газарч багтаахгүй. Бүх ертөнцийн дайсан болсон хүн эцэст нь хийсэн бүхнийхээ үр дагаврыг өөрөө л үрэх болно. Хэрв миний дөнгөж бүтээсэн хавар намрын цикада үнэхээр үйлчлдэг юм бол дараагийн амьдралдаа ч би чөтгөрийн замаар явна. Энэ бодол төрмөгц Фан Юан өөрийн ирэхгүй чангаар инээлээ. Адгийн чөтгөрөө юундаа инээгээд байгаа юм? Бүгд болгоомжтой. Үххийнхээ өмнө эцсийн дайралтаа хийх гэж байна. Хавар намрын цикадагаа хордон өг. Олон дайчин нэгэн зэрэг урагш дайрав. Яг тэр мөчөд Төс чихт үлэрэм хүчтэй дэлбэрэлт нижигнэж нүд сохлом хурц энергийн давлгаа
Фан Юаныг бүхэлдэн залгилаа. Чин Мао ууланд хаврын шиврээ бороо чимээгүйхэн орсоор байв. Шүн хэдий гүн болсон ч зөөлөн салхи борооны нарийн туслуудыг аяархан хэсгэнэ. Гэвч Чин Мао харанхуй тавцсангүй. Уулын билээс хажуу бил хүртэл тоо томшгүй жижиг гэрэл урт тууз мэт үргэлжлэн гасаж байлаа. Тэр гэрлүүд өндөр барилгуудын цонхноос цацарч байв. Түмэн айлын гэрэл гэж хэлэхээргүйч хэдэн мянгаар тоологдох нь лавтай. Энэ ууланд гүү юуэ тосгон оршино. Өргөн удам зэлүүд улсын дунд орших. Энэ тосгон хүний амьдралын дулаан уур амьсгалыг авчирдаг байлаа. Гүү юуэ тосгоны төвд сүрлэг нэгэн асар сүндэрлэнэ. Яг одоо тэнд томоохон тослол болж байсан тул ердийн үеэс хавьгүй олон дэнлүү асаж асар бүхэнд гэрэл цацруулан харагдана. Өвөг дээдс минь биднийг ивэгээч. Энэ удаагийн ёслолоор Авиас бэлэг оюун ухаан төгөлдөр олон залуус төрөн гарч гэр бүлүүддээ шин цус, шин найдвар авчрах болтугай. Гүү юуэ овгийн тэргүүн дунд иргэм насны ир байлаа. Шанааны үс нь аль хэдийн бууралтаж эхэлсэн бөгөөд цагаан ёслолын хувц өмсөн шаргал хүрэн шалан дээр өвдөг сүгджээ. Тэр нуруугаа зэхлэн хоёр гараа нийлүүлж нүдэн анин чин сэтгэлээсээ залбирна. Өөдөөс нь өндөр хар тахилын тавир харагдана. Тавир 3 үетэй бөгөөд үе бүр дээр өвөг дээдсийн нэрийн самрууд өрөөстэй. Хоёр талд нь хүрэл байфер байрлуулж хүчний утаа нарийнхан савсан дээшлэн. Овгийн тэргүүний ард 10 гаруй хүн түүнтэй адил өвдөг сүгдэн сууж байв. Тэд бүгд цул ягаан ёслолын хувц өмссөн. Тэгээд овгийн ахмадууд нөлөө бүхий гişүүд эрх мэдэлтэй хүмүүс байлаа. Залбирал дуусмагт овгийн тэргүүн хоёр гараа шалан дээр тавин бүхийж магнаага газарт хүргэн мөргөв. Духан шаргал бүрэн шаланд хүрэхэд өдөхөн тогшох чимээ гарлаа. Ардан байсан хамдууд болон овгийн нөлөө бүхий хүмүүс ч чимээгүй үнтгэлтэйгээр түүнийг даган мөргөв. Удахгүй танхим даяар дух шалан дээр хүрэх намуухан тогшох чимээ ээж дараалан сонсогдов. Ёслол дуусахад хүмүүс айжмаар босч өвөг дээдсийн ариун сүмээс чимээгүйхэн гарцгаалаа. Хонголд гармагц ахмадуудын амнаас нэг нэгээрээ тайвширсан санаа алдалт сонсогдож хүн дуур амьсгал баг багаар суларлаа. Удахгүй хоорондын яриач эхлэв. Цаг хугацаа гэж ямар хурдан юм бэ? Нүд ирэмхийн зур дахиад 1 жил өнгөрчихөж өнгөрсөн жилийн ёслол өчигдөрхөн болсон юм шиг санагдж байна. Одоо хүртэл тодхон санаж байна шүү. Маргааш жил бүрийн их ёслол эхэлнэ. Энэ жил манай өвгт ямар шин залуус гарч ирэх бол? Хэдэн өндөр авьяастай хүүхэд гарч ирээсэй вүлээ. Манай гүү юу авгаас бүтэн 3 жил сууд авьяастан төрсөнгүй. Тийм шүү. Сүүлийн хэдэн жил бай тосгон, сүүн тосгонд хоёуланд нь авьяаслыг залуус гарсан. Ялангуяа бай овгийн, бай нимбийн тэр хүүгийн төрөлхийн авьяас үнэхээр аимшигтай. Бай нимбийн гэдэг нэрийг яг хэн нь эхэлж дурсныг мэдэхгүй ч тэр даруй хамдуудын нүрэн төвшөөрийн өнгө тодров. Тэр хүүгийн төрөлхийн чадамж үнэхээр гайхалтай. Ердөө 2 жил бясалсан атлаа аль хэдийн 3 дугаар зэрэглэлийн хүү бясалгач болжээ. Залуу үеийнхнийхээ дунд түүний хамгийн шилтгэн гэж хэлэхэд огт хэтрүүлэг болохгүй. Тэр бүхэл ахмад үеийнхэн хүртэл энэ залуугаас дарамт мэдэрч эхэлсэн байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бай нимбийн гарцаагүй бай овгийн гол тулгуур болно. Хамгийн муугар бодсон ч бусдаас үл хамаарах хүчрэг бясалгач болж чадна. Үүнд хэн ч эргэлздэггүй байв. Гэхдээ энэ жилийн ёслолд оролцох хүүхдүүдээс маань бас найдвар тасраагүй шүү. Тийм ээ. Фанжигийн удмаас нэг суут хүүхэд гарч ирсэн биз дээ. 3 сартаадаа хилд орж 4 сартаадаа алхсан гэдэг. 5 настаадаа бүр шүлэг цээжээр уншдаг болсон. Ухаан сэргэлэн төрөлхийн гоц хүүхэд харамсалтай нь эцэг их нь эрт өөд болсон. Одоо авах их ч хоёр нь л өсгөж байгаа. Тийм ээ. Багасаа л цэцэн ухаантайгаас гадна санаа зорилго нь ч өндөр. Сүүлийн жилүүдэд түүний зохиосон Жанжинжо, Юммэй, Жанчинзи гэдэг бүтээлүүдийг сонссон. Үнэхээр сууд хүүхэд шүү. Гуйо овгийн тэргүүн өвөг дээдсийн сүмээс хамгийн сүүлд гарч ирлээ. Хаалгыг айжуухан хаасны дараа тэр хонголд яригдаж буй хамдуудын үгийг сонсов.
Тэдний ярьж буй залуу хэн болохыг тэр дөрөв ойлголоо. Үү юу вэ? Паньян. Овгийн тэргүүний хувьд авьяас чадвараараа бусдаас ялгарсан залууст анхаарал хандуулах нь мэдээжийн хэрэг. Харин Гүү юу вэ? Паньян бол одоогийн залуусын дундаас хамгийн их анхаарал татаж буй байлаа. Өмнөх туршлагуудаас харахад багтаа нэг харснаа хизээч мартдаггүй тогтолтой. Эсвэл хүүхэд татлаа насанд хүрсэн хүнтэй эн тэнцэх хүчтэй. Эсвэл өөр ямар нэгэн төрөлхийн садан авьяастай хүүхдүүд хэвшлэн бясалгалын өндөр чадамжтай байдаг. Хэрв энэ хүүхэд Аз хэрэглэлийн чадамжтай гарвал сайн өсгөж зөв чиглүүлсэн нөхцөлд баян нэм бинтээ хүртэл өрсөлдөж чадна. Бэ зэрэглэл байсан ч ирээдүйд Гүү юу овгийн маань нүүр царай болсон хүн болж чадна. Гэхдээ багаасаа юм онцгой оюун ухаантай байгааг нь бодоход Бэ зэрэглэл байх магадлал тийм ч өндөр биш. А зэрэглэл байх боломж их. Ингэж бодоход Гүү юу овгийн тэргүүний уралд айчмаар инээмсэгэл тодров. Тэгснээ тэр хөнгөн ханиалгаж хамдууд руу хараад За бүгдээрээ орой болжээ. Маргаашийн ёслолд хүч тэнхээтэй оролцохын тулд өнөө шин сайн амарцгаа. Түүний үгийг сонссон хамдууд хэсэг гайхснаа би бэрүүгээ сэрэмжтэй харж сэтэлцв. Овгийн тэргүүний хэлсэн үг өнгөн дээрээ энгийн зөвлөгөө мэт сонсогдов. Гэвч түүний жинхэнэ санааг бүгд ойлгож байлаа. Жил бүр авьяаслаг залуусыг өөрийн тал татахын тулд эдгээр хамдууд хоорондоо улайран өрсөлдөг. Зарим нь бүр хэрүүл маргаан тулаан болох шахна. Тиймээс маргааш жинхэнэ өрсөлдөөн эхлэхээс өмнө өнөө шөнө хүчээ сайн нөхөх хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа Гүү юу вэ? Паньян. Түүнийг Аз зэрэглэлийн чадамжтай байх магадлал асар өндөр гэж үзэж байлаа. Дээрээс нь эцэг эх нь хоёулаа нас барсан бөгөөд Панжигийн удмаас үлдсэн хоёрхан залгамжтын нэг нь тэр. Хэрэв хэн нэгэн Паньяныг өөрийн гэр бүлийн салаанд оруулж сайн өсгөн сурах чадвал өөрийн удмын дараагийн 100 жилийн мөчл цэцэглэлтийн суурийг тавьсантай ялгаагүй. Гэхдээ би урьдчилж хэлэх ёстой зүйлээ хэлье. Овгийн тэргүүний дуу гинт чангарлаа. Өрсөлдөхдөө шодаргаар өрсөлд, элдв арга зэл хуйлдаан хэрэглэж овгийн ив нэгдлийг сүйтгэж болохгүй. Үүнийг та нар бүгд сайн санаж ав. Зүрхлэхгүй. Бид сайн санаж явнаа. Тэгвэл бүгд сайхан амарцгаа. Маргааш уулзъя. Хамдууд өөрийн бодол тавтан айжмаар тарцгаав. Удалгүй урт хонгил нам гүн болов. Хаврын бороотой хамт орж ирсэн сэрүүхэн салхи цонхоор үлээхэд овгийн тэргүүн алгуурхан цонх руу алхлаа. Тэр уулын чиглэг цэвэр агаарыг гүнзгий амьсгалав. Сэтгэл үнэхээр сэргэм сайхан байлаа. Энэ бол асрын 3 дахь давхар. Овгийн тэргүүн цонхны гадагш гарахад Гүү юу вэ тосгоны бараг тал нь нүдэн багтаж байв. Шүн хэдийн орой болсон ч тосгоны ихэнх айлын гэрэл унтраагүй хэвээр. Ердийн үед ийм зүйл бараг тохиолддоггүй. Маргааш болох ёслол хүн бүрийн ирээдүй ашиг сонирхолтой холбоотой. Тиймээс догтлол хийгээд төвшөр хосолсон үл мэдэгдэх уур амьсгал овгийнхны сэтгэлийг бүхэлдэн эзэмджээ. Ийм шүн хэний ч нойр амархан хүрэхгүй нь мэдээж. Энэ бол манай овгийн ирээдүйн найдвар юм да. Тоо томшгүй гэрлийн тусгал нүдэнд нь бүжхийг ширтэн овгийн тэргүүн аяархан санаалдав. Яг тэр мөчөд өөр нэг хос тунгалаг мөн л шүний харахад гялцах тэр олон гэрлийг чимээгүйхэн ширтэж байлаа. Харин тэр харцанд тоо томшгүй идрээтэй мэдрэмж нууртна. Гүү юу вэ тосгон? Эн чинь 500 жилийн өмнөх байна гэж үү? Хавар намрын цикада үнэхээр ажиллчихжээ. Паньян цонхны дэргэд чимээгүй зогсно. Салхин тугтан шиврээ бороо биег нь норохыг үл тоом. Тэр гаднах дүр зургийг ширтсээр байлаа. Хавар намрын цикадагийн чадвар бол цаг хугацааг буцаах. 10 их нууцлаг гүүгийн жагсаалтад хавар намрын цикада 7 дугаар байрт ордог. Мэдээжийн хэрэг жирийн нэг гүү байх учиргүй. Энгийнээр хэлбэл түүний хүч нь дахин төрөх боломж олгодог. Хавар намрын цикадагийн хүчээр би үнэхээр дахин төржээ. Бүр 500 жилийн өмнөх үе рүү буцаж ирсэн байна.
Пан Юан гараа өргөн харав. Түүний хараа өөрийнх нь залуухан зөөлөн цайвар хоёр алган дээр тогтов. Тэр хуруунуудаа айжуухан хатгалаа. Яг л өмнө нь байгаа энэ бодит байдлыг хүн хүчээр хатган авч буу мэт. Цанхны тавцан дээр шиврээ бороо зөөлөн товших чимээ чихэнд нь сонсогдно. Пан Юан нүдээ алуурхан анилаа. Удаан хугацааны дараа тэр дахин нүдээ нээж аяархан санаа алдав. 500 жилийн амьдралын туршлага үнэхээр зүүд шиг санагдаж байна. Гэхдээ Пан Юан нэг зүйлийг маш тодорхой мэдэж байлаа. Энэ бол зүүд биш. 2 дугаар бүлэг 500 жилийн мэдлэгтэйгээр өнгөрсөнд буцсан нь. Домогт өнгүүснээр энэ ертөнцид цаг хугацааны гол хэмээх зүйл уршдаг ажээ. Тэр гол ертөнцийн цаг хугацааг тасралтгүй урсгаж эргэлтэд оруулдаг. Харин хавар намрын цикадагийн хүчийг ашиглавал тэрхүү голын урсгалыг сүрэн өнгөрсөн рүү буцаж болдог гэдэг. Гэвч энэ домгийн талаар хүмүүсийн үзэл бодол үргэлж зөрөлдсөөр иржээ. Олон хүн огт итгэдэггүй, зарим нь үнэн хэсэгт нь эргэлзэнэ. Харин үүнийг үнэн гэж итгэх хүн тун цөөхөн байлаа. Учир нь хавар намрын цикадаг ашиглах бүрд хүн өөрийн амийг төлөөс болгох хэрэгтэй. Өөрийн бүх бие, бүх бясалгалаа түүний хүчийг хөдөлгөх түш болгон шатаана. Энэ төлөөс дэндүү өндөр. Хамгийн хүлээн зөвшөөрөхөд бэрх нь амиа хүртэл золиосны дараа үр дүн нь ямар гарахыг хинч мэддгүй явдал байлаа. Тиймээс хавар намрын цикада хин нэгний гарт байсан ч дур мэдэн ашиглаж зүрхлэхгүй. Домог нь худал байвал яах вэ? Бүх зүйл зүгээр л нэг төөрөгдөл байсан бол. Пан Юан ч ийм хурдалд ороогүйсэн бол хавар намрын цикадаг тийм яран ашиглахгүй байсан. Гэвч одоо тэр бүрэн итгэжээ. Үннийг батлах бодит зүйл яг л нүднийх нь өмнө байхад үгүйсгэх арга байсангүй. Тэр үнэхээр дахин төрсөн байлаа. Ганц л зүйл харамсалтай юм. Би анханасаа тоолж барамгүй их хүч хөдөлмөр зарцуулсан хэдэн 100 мянган хүнийг хөнөөж тэнгэрийг хүртэл хилгэнүүлэн хүмүүсийн өшөө хорслын бай болсон. Тоо томшгүй зовлон бэрхшээлийг туулж үйж эцэст нь энэ хүүг олж боловсруулан бүтээсэн юмсан. Пан Юан дотроо санаа алдав. Хэдийгээр тэр дахин төрсөн ч хавар намрын цикада түүнтэй хамт буцаж ирээгүй байлаа. Түмэн амьтны дундаас хүн ирэх юм. Харин гүү бол тэнгэр газрын огшим. Гүүгийн дүрс хэлбэр төрөл зүйл хязгааргүй олон хачин чихтэй нууцлаггүй тоолж барамгүй их. Зарим гүүг 1 удаа, 2 удаа, бүр 3 удаа хэрэглэсний дараа бүр мөсөн алга болдог. Харин заримыг нь хязгаарыг нь дагуулan ашиглахгүй бол дахин хэрэглэж болно. Үүнээс үзвэл хавар намрын цикада 1 удаа ашиглаад бүр мөсөн устдаг төрлийн гүү байсан бололтой. Гэхдээ алга болсон ч яах вэ? Би дахиад нэгийг бүтээж чадна. Өнгөрсөн амьдралдаа чадсан юм чинь энэ амьдралдаа яагаад чадахгүй гэж харамсах сэтгэлээ хаямагц Пан Юаны зүрхэнд дахин агуу хүсэл тэмүүлэл хатуу шийдэмгий байдалд үргэлжлэн асуув. Дахин төрөх боломжийн дэргэд хавар намрын цикадаг алдсан нь бүрэн хүлээн зөвшөөрч болох төлөөс байлаа. Тэр бүр бүх зүйлээ алдсан ч биш. Пан Юан өөртөөгөө хамт асар үнэтэй нэгэн эрдэнэс авчирсан. Тэр бол 500 жилийн дурсамж, дуршлаг. Түүний ой санамжинд энэ цаг үед хараахан хэний ч олж нэгээгүй тоо томшгүй эрдэнэс хувар нандин зүйлсийн мэдээлэл хадгалаастай байв. Түүхийн урсгалыг мэддэг учраас ирээдүйд болох томоохон үйл явдлыг тэр алганы хээшгээ мэднэ. Түүнчлэн тоолж баршгүй олон хүнийг мэдэж байлаа. Одоогоор хүчээнүүд буй ахмад мэрэгжилтнүүд, ирээдүйн суутнууд тэр бүх хэл одоохондоо төрөөгүй байгаа хүмүүс ч бий. Үгээрч зогсохгүй 500 жилийн турш олсон бясалгалын асар их туршлага тоо томшгүй тулаанаас соригдлуулсан мэдлэг нь түүний толгойд бүрэн хадгалагдсан үлджээ. Эдгээр дурсамж, дуршлагтай байхад ирээдүйн ерөнхий нөхцөл байдал болон гарч ирэх боломжуудыг
Пангян бусдаас хавьгүй тодорхой харж чадна. Зөв төлөвлөж, зөв хөдөлж чадвал нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн асар хурдан хүчрхжиж чадна. Бусдаас нэг алхам төрүүлж өмнөх амьдралдаа хүрч чадаагүй ориглуудыг давах боломж түүнд байлаа. Тэгэхээр одоо юунаас эхлэх вэ? Пангян туйлын ухаалаг хүн. Тэр сэтгэлдээ дарж цонхны цаана шиврэх бороог ширтэн бодол тавтав. Энэ талаар бодох тусам асуудал улам төвөгтэй санагдана. Хэсэг боцны дараа түүний хөмсөг улам зангирлаа. 500 жил гэдэг хэтэрхий урт хугацаа. Аль хэдийн бүдгэрч эргэн санах боломжгүй болсон дурсамжуудыг түр орхий. Нуугдсан эрдэнсүүдийн байршил, хүмүүсийн онцгой учрал, боломжуудыг санаж байсан ч эдгээр нь өөр газарт асар хол зайд тархсан байлаа. Түүнээс гадна зарим газарт заавал тодорхой цаг үед очих шаардлагатай. Хамгийн чухал зүйл бол бясалгал. Одоогийн би анхдагч тэнгисээч нэгээгүй. Гүү бясалгачийн замд ч ороогүй байна. Би одоохондоо ердөө жирийн хүн. Би аль болох хурдан бясалгаж түүхийн урсгалыг гүйцэж гарч ирэх боломжийг хамгийн ашигтайгаар булан авах ёстой. Түүнчлэн хангалттай суурь хүчгүй бол дурсамжинд нь байгаа олон нууц эрдэнсийн газар ямар ч хэрэггүй. Хүчгүй чигээрээ тийш нь очих эрдэнэс хайх биш. Өөрийн хөлөөр чонны үүрэнд орж бүхтэй адил. Тиймээс Пангяны өмнө тулгарсан хамгийн ихний асуудал бол бясалгал. Тэр бясалгалын суурь аль болох хурдан өсөх хэрэгтэй. Хэрэг өмнөх амьдралынхаа адил удаан явбал бүх зүйл аль хэдийн оройтсон байх болно. Аль болох хурдан бясалгахын тулд овгийн нөөцийг ашиглах хэрэгтэй. Одоогийн энэ биеэрээ аюултай улсаар дуртай газараа явж чадах хүч надад байхгүй. Энгийн нэг зэрлэг гахаа хүртэл намайг алчхна. Харин 3 дугаар зэрэглэлийн гүү бясалгагч болж чадвал өөрийгөө хамгаалах чадвартай болж энэ уулыг орхиж чадна. Чөтгөрийн замаар 500 жил бясалгасан Пангяны нүдээр бол чин маа уул дэндүү жижиг. Гүйё тосгон бүр тор шиг санагдана. Гэвч тор эрх чөлөөг хязгаарлагтай адил түүний бат бөх сараалч нь тодорхой хэмжээнд аюулгүй байдлыг ч өгдөг. За яах вэ? Ойрын хугацаанд энэ торонд байж бай. 3 дугаар зэрэглэлийн гүү бясалгагч болж чадмагцаа энэ ядуу уулыг орхино. Аз болж маргааш сэрэх ёслол болно. Түүний дараа би гүү бясалгагчийн замд орж чадна. Сэрэх ёслолын тухай бодох мөчөд Пангяны зүрхний гүнд олон жилийн өмнө буршлагдсан хуучны дурсамжууд дахин сэргэв. Төрөлхийн чадамжуу? Тэр ячтай нэмсгэл нь цонхны цаатахыг ширтэв. Яг тэр үед өрөөнийх нь хаалга зөөлөн нэгдэж нэгэн өсвөр насны хүү орж ирлээ. Аха, цонхны дэргэд бороонд яагаад зогсоод байгаа юм бэ? Хүү туранхай биетэй бөгөөд Пангянаас ялимгүй намхан. Царай төрх нь Пангянтай маш төстэй байлаа. Пангян толгоогоо эргүүлэн залуу хүүг харахад нүдэнд нь төрхөн зур ээдрээтэй өнгө ялсхийв. Чи байсан юм уу? Миний ихэр дүү? Тэр хөмсгөө үл ялэг өрхөд царай нь ахин хүүтэн хайхрамжгүй хэвэндээ орлоо. Панжин толгоогоо бүхэлэн хөлнийхөө хурууг ширтэнэ. Энэ бол түүний үргэлж гаргадаг зам. Аха, цонх чинь хаагаагүй байхыг хараад хаач өгөх гэж орж ирлээ. Маргааш сэрэх ёслол болно. Ийм өрөө болцоод байхад та онтаагүй л байна. Ав ихч хоёр мэдвэл санаа зовох бах. Пангяны хүүтэн хандлагад Панжин огт гайхсангүй. Баг байхаас л ах нь үргэлж ийм байсан. Заримдаа тэр өөрийн ирэхгүй боддог байв. Сууд хүн гэдэг ер нь ийм байдаг юм болов? Жирийн хүмүүсээс өрөөлж өөр. Хэдийгээр тэр ахтайгаа бараг ижлэхэн царайтайч өөрийнхөө жирийн нэг шоргоолч санана. Нэг ихийн хөвлөгөөс нэг цаг мөчөд төрсөн атал тэнгэр яагаад ийм шудраг бус байдаг юм бол ах нь гэлдсэн авьяас бэлэгтэй төрсөн. Харин өөрөө чулуу шиг жирийн. Хүмүүс түүнийг ярихдаа энэ бол Пангяны дүү хэмээн танилцуулдаг байлаа. Авг ихчин ч үргэлж ахтайгаа адилхан болохыг шаардна. Ахаасаа суралц. Ахаа хар. Ах шээ бэ. Заримдаа Панжин толинд өөрийнхөө царайг харахтаа хүртэл дургуун хүрдэг байв. Учир нь тэр царай ахыхын царайтай дэндүү адилхан. Энэ бодлууд олон жилийн турш
өдөр шөнөгүй хуримтлагцаар зүрхэнд нь гүн суужээ. Яг л аврах чулуу чэйжин дээр нь дарсан мэт. Он жил өнгөрөх тусам Панжийн толгоогоо улам доош бүхэлгдэг болж үг ярианч улам цөөрсөн байлаа. Санаа зовно гинэ. Ав ихч хоёроо бодоод Пангюан дотроо ёчтой нэв. Энэ ертөнцийн дөх эцэг их нь овгийн нэгэн даалгаврын үеэр хоёулаа амиа алдсныг тэр маш сайн тод санаж байлаа. Тэр үед Пангюан болон түүний дүү ердөө 3 настай өндөрч үлдсэн. Ав ихч хоёр нь тэднийг өсгөн гэсэн нэрээр эцэг их нь үлдээсэн өв хөрөнгийг өөрсдийн мэдэлд авсан. Тэгээд хоёр ах дүүтэй тун хатуу харьцдаг байжээ. Пангюан анхандаа жирийн хүн шиг амьдрахыг хүсдэг байсан. Өөрийн онцгой байдлыг нууж тохиромжтой цагийг хүлээхээр хүртэл төлөвлөсөн. Гэвч амьдрал нь хит хүнд байсан тул түүнд авьяасынхаа зармыг ил гаргахаас өөр сонголт үлдээгүй. Гэхдээ тэрхүү авьяас гэх чинь үнэндээ юу байсан юм бэ? Ердөө наснаасаа хавьгүй төлөвлөсөн оюун ухаан болон дэлхий дээр мэддэг хідэн эртний алдарч хүлэг төдий. Гэвч тэр үүгээр хүмүүсийг гайхшруулж анхаарлыг нь өөр дээрээ татаж чадсан. Гадны дарамтнаас болж бага насны Пангюан өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хүйтэн хайхрамжгүй царай гаргахаар шийджээ. Ингэснээр нууцаа санамсаргүй илчлэх магадлалыг ч багасгаж чадна. Он жил өнгөрөх тусам тэрхүү хүйтэн зан нь бүр зуршил болж хувирсан. Үүний дараа ав ихч хоёр нь Пангюан болон Панжинтэй өмнөшгөө хатуу харьцаа байсан. Хоёр хүүхэд өсөж томрон ирээдүйн улам найдвар төрүүлэх тусам тэдний харьцаач сайжирчээ. Гэвч энэ бол хайр биш, хөрөнгө оруулалт. Инээдтэй нь Панжи үүний саатах үннийг хизээч олж хараагүй. Ав ихч хоёр тууртаа зогсохгүй ахтаа чиглэсэн гомдол хорслоо зүрхэндээ улам гүн булсаар байв. Одоо харахад тэр дүлгөөн үнэн чудрах хүн мэт. Гэвч Пангюаны дурсамжинд сэрх ёслолоор Панжиныг Аз зэрэглэлийн төрөлхийн чадамжтай болгон тогтоогдсны дараа овог түүнийг бүх хүчээрээ дэмжиж өсгөж эхэлсэн. Тэр үеэс эхлэн олон жилийн турш дарж явсан гомдол, атаархал, үзэн ядалт нь нэгэн зэрэг дэлбэрсэн юм. Панжи ахыхаа эсрэг удаа дараа хөдөлж түүнийг дарж хавчин амьдралыг нь хүндрүүлдэг болсон. Харин Пангюаны төрлөх чадамж ердөө сий зэрэглэл байв. Хөв тавилан үнэхээр хүнээр тоглох дуртай ажээ. Ихэр ах дүү хоёр 10 гаруй жилийн турш сууд ухаантан хэмээн өргөмжлөгдсөн ах нь ердөө сий зэрэглэлийн чадамжтай. Харин үргэлж үл тоогдсон ахыхаа сүдэрт амьдэрсэн дүү нь А зэрэглэлийн төрөлхийн чадамжтай. Сэрх ёслолын үр дүн бүх овгийг цочирдуулсан. Түүнээс хойш ах дүү хоёрт хандах хүмүүсийн хандлага тэр чигтээ уруугаар эргэв. Дүү нь луу мэт тэнгэрөөд дүүлэн гарсан. Харин ах нь тэнгэрээс унсан галт шуу мэт доош шидэгджээ. Үүний дараа дүүгийнх нь учруулсан тоо домшгүй саад бэрхшээл авгах ихчийн хүүтэн харц овгийнхны басамжлал нэгээр ирсэн. Тэр үзэн яддаг байсан уу? Өмнөх амьдралынхаа Пангюанг үзэн яддаг байлаа. Өөрийн муу төрөлхийн чадамжийг үзэн яддаг байв. Овгийнхны хүүтэн сэтгэлийг үзэн яддаг байв. Хөв тавилангийн шудраг бусыг ч үзэн яддаг байлаа. Гэвч одоо 500 жилийн амьдралыг туулчаад өнгөрснөө эргэн харахад түүний зүрх тун тайван байв. Үзэн ядалтын өчүүхэн төдий ч улмөр үлдээгүй. Гомдож хорсохын хэрэг юу вэ? Өөр өнцгөөс бодоод үзвэл Пангюан дүүгээ ч ойлгож чадна. Ав ихч хоёроо ч ойлгож чадна. Тэр бүү хэл 500 жилийн дараа өөрийг нь бүслэн дайрсан дайснуудаа хүртэл ойлгож байв. Хүчтэй сулд ороогоо залгина. Шилтгэн амьд үлдэнэ. Энэ бол угаасаа энэ ертөнцийн дүрм. Хүмбэр өөрийн гэсэн хүсэл зорилготой. Хүмбэр өмнө гарч ирсэн боломжийн өөрийн болохын төлөө тэмцэнэ. Тэмцэл аллах дунд ойлгохын аргагүй зүйл гэж юу байх вүлээ? 500 жилийн амьдрал Пангюанд энэ бүхнийг аль эрт ойлгуулжээ. Түүний зүрхэнд одоо ганцхан зүйл үлдсэн. Мөнх амьдрал. Хэрв хэн нэгэн түүний энэ зорилгын зам цаад болвол тэр хүн хэн байх нь огт хамаагүй. Аална. Тэгээд өөрөө үргэлжлүүлэн урагшлана. Түүний хүсэл тэмүүлэл дэндүү агуу. Энэ замыг сонгосон мөчөөсөө л тэр бүх ертөнцийг өөрийн дайсан болохоор шийдсэнтэй адил
тэр ганцаараа алхахаар заяагджээ. Мөн алах тавилантай. Энэ бол 500 жилийн амьдралаас Фан Юаны олж авсан хариулт байв. Өшөө авалт бол миний зорилго биш. Чөтгөрийн зам хизээч буулт хийдэггүй. Ингэж бодоод Фан Юан өөрийн ирэхгүй үйл ялэг инээмсэглэв. Тэгээд дүүрүүгээ хүүтнээр нэг хараад Одоо гарч болно. Фанжины зүрх өөрийн ирэхгүй чичирлээ. Ахан түн рүү харах тэр харц мөсөн хутга шиг хурц. Яг л зүрхнийх нь хамгийн гүнд нэвтэрч харж нуусан бүх нууцыг нь нэг бүршлэн орж харж байгаа мэт. Тэр харцны өмнө Фанжин өөрийгөө цасан дунд нүцгэн зогсож байгаа мэт мэдэрчээ. Ямар ч нууц нуух боломжгүй юм шиг. Тэгвэл маргааш уулзъя. Дахин юу ч хэлж зүрхсэнгүй. Фанжин хаалгыг айжуухан хаагаад гарч одов. Хэрвээ та энэ бичлэгийг дуустал нь үзсэн бол лайка дарж манай сувгийг subscribe хийгээрэй. Таны хандлтаас хамаарч дараагийн бичлэгийг бид түргэн шуурхаа оруулах болно. Wildcard Audio